Автобусын дотор болон гадна цэвэрлэгээ, кондукторын билет таслалтын байдал, жолоочийн буудлаа зарлаж байгаа эсэх, зан харилцааны доголдол, ажлын хувцас өмссөн зэргийг шалгаж байгаа юм байна. Хэрэв бичиг баримтын зөрчилтэй бол 5,000 хүртэлх төгрөгөөр торгоод бусдад нь анхааруулга өгч байна гэлээ. Цэвэр хэрэгслийн гадна өнгө үзэмж бол ерөнхийдөө сайжирсан байна. Дотор цэвэрлэгэн дээр ярихад бол тоос маш их байна, тоосчлт их байна. Тэрнээс жолооч кондукторын хувьд бол зөрчил бол үнэхээр халга байна. Бичгэнд үйлчлүүлж байгаа, томоорын автобусаар үйлчлүүлж байгаа. Учираас мөнгөөгөө билет авчаас билетүүдээ битээ хаяач ээ. Үндсэндээ тэр билет нь цаас болж хийсээд автобусны хөдөлгөөн хийгээ явж хахад автобусны буудлын дээрээс ингээ харж хахад ерөөсөө нөгөө билет нь хийсээд хог болж харагдаад байна. Ийм зарим автобусанд хогийн сав байрлуулад байхад иргэд хоогоо шууд зогсож байгаа газартаа хайдаг. Бох элдвийн юм наадаг, үйлчлүүлэгчид өөрсдөө соёлтой байх ёстой гэж шалгалтын комиссийнхан ярьлаа. Кондуктор нарыг харилцааны соёлгүй бүдүүлэг гэдэг. Тэгвэл яагаад ямар тохиолдолд хэрэлддэг гэдгийг кондуктороос асуулаа. Мөнгөө төлдөггүй хоёрхан буудал явчихъя гэд хүн ихтэй газар руу дайраад чихээд алга болчихдогч гэж байлаа. Тэгээ муудалт ч юм уу хэрэлдэхгүй гарч ирсэн үү? Гаралгүй яхаа зөндөө гарах шүү дээ. Ямар тохиолдол гарцуу хэрэлдэх үү? Ер нь ихэнхдээ согтуу нөхдөтэй л муудалцсан да. Орилж харлсан юмнуудтай л. Орилж харлаад хүн амт энийгээ буулга гэл тэрийг чирж буулга тэгэл муудалцсан шүү дээ. Өөр юм бол байхгүй. Кондуктор дээр нэг харилцааны соёл хөөч гэсэн юм ярьдаг. Чи өөрийнхөө хувьд бол ер нь харилцааны соёл ер нь хэр гэж бодож байна өөрөө? Гайгүй болов гэж боддоо шүү дээ. Уул чадхатгаараа гайгүй л байсан шүү дээ. Кондуктор нар өглөө эсвэл урд орон автобусаа цэвэрлэдэг. Өдрийн цагаар автобусаа цэвэрлэх тусгай цаг эдэнд байдаггүй байна. Замын хууц буюу тэдэн ирээс тэдэн төгрөг хийх ёстой гэсэн нормо биелүүлэхийн тулд цэвэрлэгээ хийж завддаггүй гэлээ. Цэвэрлэгээ хийх цаг гаргаж өгөхийг нийтийн тээврийн газар автобус үйлчилгээний компаниудад даалгаагүй байж цэвэрхэн яв гэж торгож байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэмж мэдээлэл өгөхөд автобусны үйлчилгээг сайжруулахын тулд олон улсын мөрддөг стандартуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний нэг нь 2012 он гэхэд кондукторгийн автобус үйлчилгээ хийх байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд ер нь цахим төлбөрийн систем гэж нэвтрүүлэхээр ер нь Азийн хөгжлийн банкны нэг төсөл хийгдсэн байгаа. Бид нэр одоо энэ 11 онд багтаа тээцүүгээ боловсруулад сонгон шалралтаа явуулаад 12 оноос ер нь нийтийн тээврийн үйлчилгээнд ер нь бүх зорчигчид оюутан гэлтгүй ер нь бүх зорчигчид цахим одоо төлбөрийн системээр үйлчлүүлдэг болёо. 12 оноос эхлээд ер нь цахим төлбөрийн систем рүү бүрэн шилжиж байхаа гэж бодож байна. Мөн шарахад баян хушуу нисэх Улиаста зэрэг эцсийн 5 буудлыг тогтчуулах байна. Нийтийн бие засах газар, цайны газар, гэрэлтүүлэг, амрах байр, сүүдрөвч барьж жолооч кондуктор нараа амраах юм байна. Энэ ажлыг гүйцэтгэх тендер өнөөдөр зарлагджээ. Шууд болортой юм дэллээ.